За өнөөдөр бид Энэтхэгийн одоо Махараштрын мужийн Арангова хотоос 100 км-ийн зайд байгаа Ажантагийн нэг алдарт агуу дээр ирээд байна. Энэ агуу бол агуу юм шиг мөртлөө энэ уулан дотор хийсэн бяцлаглалын хийдүүд юм. Өөрөөр хэлбэл энгийн барьсан барилгууд одоо тоосгоор барьсан барилгууд ч тодорхой хугацааны дараа нуржууд эвдэрх ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар галдаж, шатаагдаж өрсөлдөх ч юм уу. Одоо газар хөдлөлтөнд өрсөлдөх ч юм уу. Хэмээтэй ямар нэгэн байдлаар одоо урт хугацаантай байж чадахгүй одоо байдаг учраас ер нь одоо ялангуяа Ашок хааны үеэс хойш ер нь бурхны үед хийсэн одоо агууд бол хүмүүс их бяцлал хийдэг байсан. Бурхны их шав одоо Махакашшав тэргүүттэй хүмүүс бол агууд. Агууны онцлог юу гэхээр агуу дотор бол гадаа ямар цаг өөрийн ямар байдлаар өрсөлдөж байгаа газар хөдлөлт болдог ч юм уу. Одоо ямар нэгэн одоо том шуурга салхи гардаг ч юм уу. Гал дүүмэр гарсан ч ямар ч үед агууд бяцлагж байгаа хүнд бол саад бол ямар нэгэн байдаггүй. Яг бол тэр бүхэн огт нөлөөлдөггүй. Тэгэхээр нэгдүгээр байрс нь энэ шиг халуун оронд бол агуу дотор бас сэрүүхэн байдаг. Тэгэхээр энэ агууны энэ онцлогийг бодож одоо Ашок хаанаас хойш бол энэ одоо ийм уулыг тэрчгэлэн одоо ингэж одоо алах одоо зөөц авч орж ийм уулын дотроос нь агуу бий болгох. Зөвхөн агуу биш, лам хувргуудын амьдардаг байсан яг сүм хийд дотор одоо бяцлаглалын хийд дотор байдаг байсан мөргөлийн одоо олоолаа цуглал ном хурдаг одоо хурлын заал ч юм уу хүмүүсийн амьдардаг одоо лам хуургууд амьдардаг байр бяцлалт хийдэг юм бүгдийг энэ дотор нь бий болгож өгсөн нь бол үнэхээр гайхамшигтай. Энэ бидний хойно харагдаж байгаа энэ Ажантагийн агуу бол манай эртний өмнөх 3 дугаар зуунаас эхлээд одоо манай эртний 7 8 дугаар зуун хүртэлх одоо олон хаад дамжсан нийтдээ бараг 2 км орчим газрыг уулыг бол тэр чигт нь ингээ нөхлөөд дотор нь бяцлаглалын хийдүүдийг босгосон байдаг. Тэгэхээр энэ бол энэтэй холбоотойгоор энтэх оронд бол асар их ялангуяа энэ энтхийн энэ одоо Сауд Индиад бол бурхны сургаал нам асар хүчтэй дэлгэрч асар олон мянган хүмүүс гэгэрэл төрсөн. Яагаад гэвэл агууд байгаа хүнд бяцлал хийхэд бол ямар ч одоо саад болох зүйлгүй. Яагаад гэвэл энд одоо гадаа халуун байх, цаг уурын өгшил байх, хур бороо орж одоо энгийн сүм хийд бол одоо ус нэвтрэх ч юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар одоо тухайн хүний бяцлал хийхэд бол саад болох магадлалтай. Агууд бол тийм байгалийн бүх ямар нэг нөхцөл галдан чатаасан ч гэсэн шатаах боломжгүй. Дээрээс нь нураах боломжгүй. Тэгэхээр бол энд урт хугацааны туршид саадгүй бяцлал. Энд байгаа лам хүн яах нь зөвхөн одоо ойрхон байгаа зэрэгэлдээ байгаа тосгонлоо одоо 12-аас өмнө явж бадарчилж яваад өдрийн хоолойг зоогдоод тэгэл бусд үед нь одоо бяцлаглаа одоо суухад бол өдөржин шөнжин цаг хүрээ ямар нэгэн шуурга салхи гарахад бол энгийн байр юунд дотор нөлөөдлөг байсан бол энд бол тийм байхгүй. Тэгэхээр ийм сайхан гайхамшигтай зүйлийг бол энэ Ашок хааны үеэс ингэж дэлгэрч агуун дотор хийд босгох юм юу дэлгэрч одоо бид нар эндээс бол нэг 70 орчим км цаана бол бас Элорогийн агуунууд байгаа. Тэгэхээр энэ Сауд энтхийн өмнөд хэсэгт бол ямар их хүчтэй дэлгэрсэн энэ агууны доторх сүм хийдийг босгох агуу дотор одоо бяцлал хийж одоо гэгэрсэн хүмүүс алнаар гарсан энэ нөлөөллөөс болоод арт түмэн төр засаг одоо хаад ноёдууд нь энэ үйлийг дэмжиж ийм сайхан гайхамшигтай сайхан агуунуудыг бий болгож лам хургуудыгаа дэмжижсэн энэ уламжлал бас мөн эндээс эхлээд одоо энтхийн газар сайгүй төгөж тэндээсээ бас мөн Азийн орнуудаар Афганистан, Пакистаны нутгаар тэгээ бас мөн одоо эртний хүннүгэн үеийн одоогийн хиттийн нутгуудаар бол энэ агуунууд бий болсон байдаг. Тэгэхээр Ашок хааны үед яагаад их олон мянгаар саяараа гэгэрсэн архантууд гарч ирсэн бэ гэхээр энэ агуу дотор агуун соёл агууг бол тэр чигт нь агуу дотор сүм хийдийг бий болгосон агуу дотор ингээд ямар нэг саадгүйр бяцлал хийх сайхан нөхцөлийг бүрдүүлсэн ийм агуунуудыг төр засгаасан арт түмний сүзгчнүүд ингэж бүтээж өгчээсэн энэ соёлоос дамжиж бол гэгэрсэн ариуссан хүмүүсээс оруулаад гарч ирсэн. Тэгээд энэ агуун одоо энэ сүм хийд болгодог ийм соёл бол энтхээс одоо Афганистан, Пакистан тэгээд цаашаагаад бол одоо энэ Төв Аз руу мөн Монголд бол хүннийгэн үеийн одоо эзэмж одоо орч ирсэн нутаг орнуудад газар одоогоор хиттийн нутагт бол агуун их соёлууд иймэрхүү одоо энэ Ажантагийн агуу шиг ийм агуу байгаа нь бол энэ одоо Ашокийн үеийн энэ агуун соёл агуу дотор бяцлаглалын хийдүүдийг барьдаг энэ соёл бас мөн Монголын эзэнт эхтний хүннүүгийн дараачих тэр бурхны манай эртний 7 8 дугаар зууны хүртэл бурхны сургаал намыг олон бисаар дагдаг байсан тэр үед бол бас мөн энтхээс энэ агуун соёл бас дагаж Монголд эхтний хүннүү хийгээд бусад одоо орнууд дамжиж хөгжөөсөн бол уламжлал одоо хүртэл үлдсэн байдаг.